За Гонжоогоос нэг Nintendo Switch худалдаж авахар ирсэн байгаа. Тэгээд хэрвээ аялалд энэ төр явж байгаа юм бол уцаараа тоглох сонирхолгүй тэгсэн мөртөө жоохон стресс тайлаад толгой тархин амраая гэж бодож байгаа бол Nintendo Switch-ийг зөвлөж байна. Тэгэхээр хүүхэд тоглож чинь том хүмүүс тоглож чинь. Тэгээд ер нь бол бидний бага насны би өөрөө багада Game Boy аягүй тоглолтог хүүхдээсэн. Тэгээд одоо ч гэсэн тоглолтог гэдэг. Тэгээд бидний хамгийн дуртай тоглоом болох Mario бол Nintendo Switch-ийн хамгийн одоо юу бүтээгдэхүүн байгаа. Одоо нэг брэнд бүтээгдэхүүн гэх юм уу. Тэгээд төрөл бүрийн өнгөтэйгөөрөө төрөл бүрийн хилдээр төрөл бүрийн кейстэйгээ байна. За үнийг нь хэрвээ сонирхож байвал 2599 yen буюу Монгол мөнгөөр сая 200 мянга орчим гэх юм уу те. Уцыг бодох юм бол хямдхан. Гэхдээ маш эвтэйхэн тэгээд толгой тарих амраахад бас хитрхийг ажил боддог хүмүүст бол бас нэг толгой тарихсайхан амраачаар за төрөл бүрийн тоглоомуудыг CD-гээр болон онлайн стороос худалдаж авч болох юм байна лээ. Тэгээ Pikachu, Naruto тий. За тэр бүхэл миний дуртай одоо нэг амтнд хижээдэг тоглоом байна. За Mario төрөл бүрээрээ байна. За бид гурав ямар ч байсан юм нэг Switch авч байгаа. Hogwarts Legacy чи байж тэн дээр. Harry Potter. Ямар хөөрхийн тийм туйлаа юм штэ. За Mortal Kombat байна, Pikachu байна. Тий, Naruto байна. Ингээд энэ бүх тоглоомуудыг заавал CD-гээр авах шаардлагагүй. Бас онлайнаас авч болно. Тийм байж Марио малгайгаа тайлцсан байж штэ. Тийм байна. За одоо манай авч байгаа юуг суулгаж өгч байна. Хэлийг нь. За их хөөрхөн дэлгүүр байна. Тэгэхээр энэ дэлгүүрийн хаягийг бас хэлж өгье. Тэгэхээр Гонжоугийн TU Shilu гээд одоо метроны буудал байгаа. Тэрний T-Mall гэдэг худалдааны төв байгаа. За энэ болохоор 4 давхарт байж гин. Тэгээ шатны хажууд байгаа шүү. Тэгээ Nintendo Switch авах сонирхолтой хүмүүс байвал бас эндээс ирж авч болох нэ. За бас тэгээд томчуудын хувьд нөө тоглоом нэг тоглолтгүй дэмий юм гэж хараад идэг. Тэгээд нөө би бас сайхан жоохон мэдрэлийн ядаргаанд ороод тэгээд надаа нөө нэг мэрэгжлийн юм ч бас үүссэн байхгүй юу. Ингээд хитрхийх ажиллагаа би ч нөө амар ном уншдаг, оройжин суудаг, тэгжээснээс бас хаяач гэсэн ингээд нэг толгой тархиа амраахаар юм тоглоом бас тоглож явах юм бол одоо нөө эмхтэй хүний стрессийн давар маш бага ялгарч одоо тодорхой хэмжээгээр жингээ хасгад энэ төр айгүй нөлөөтэй байдгийг инлээ шүү манайхаа найзуудаа. Тэг хэрэгтэй мэдээлэл өгсөн баг гэж бодож байна. It's me, Mario. За тэгээд ер нь бол хятадын дэлгүүрүүд ийм гоё одоо юу гэмээр юм бэ? Хүүхдэд зориулсан гоё ийм үйл ажиллагаа шиг юм айгүйх явагдаж илээ. Тэгээд манай охинд шаар өгсөн, чихэр өгсөн, сая бүр тойл өглөө мэдгүй зөндөөл бэлэг өгөх байсаж байгаа л тэр нь их гоё юм аа. Хүүхэд өрөөсөө цохиж унгаахгүй, мөргөхгүй